Дэлхийгээр нэг тархан суугаа хөдөлмөрч олон монголчуудаа шинжлэх ухаан тань мэдхүйн од мөндөр суугийн хамт олонны зүгээс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэжилж байна. Бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг эхлүүлэхээр студид Join Me цэг миний захирал цомрлог болон хөтлөх зандаа миний бие биелэн болоод байна. За өдрийн мэнд цамаа. Өдрийн мэнд ээ. За энэ удаагийн дугаарыг маань тэгш хэрэглээ, тэгш боломж өрөөтэй Kiviko компани болон NCT Group-ийн Casa Da Vinci гэдэг төсөл ивэнцэтгэж байгаа. За 1968 оны Мехикогийн Олимп манайх нэг мөнгө 3 хүрэл авдаг анхны. За. Тэгсэн 10,000 метрийн гүйлт яг эд дундаа өрнж байгаа. Тэг чи холын зан гүйлт те. Тэгсэн нэг тамирчин замын дунд ухаан алдаад унчихгүй. Тэмцээний дараа эмчэд үзүүлсэн чинь цөсний хүүдийнх нь цочмог үрвсэл болсон юм байна. За ингээд та энэ удаагийн Олимпиад оролцож чадахгүй болсон. Хэрэг та ингээ удаан гүйх юм бол таны цөс чинь хөөрөөд бүр аимшигтай өвдөн. Дахиад ухаан алдна. Бүр хүч магадгүйгээд эмч нар анхааруулсан байна. Тэгсэн эн чинь нэг олимпичийн 4 жил нэг удаа болдог те. Ямар ч шилдэг тамирчин карьерийнхэн туршид сайндал нэг 3 удаа оролцох боломжтой шүү дээ ер нь олимпиад. Тэгээ олимпийн наадмаа нөгөө залууч нь алдахыг хүсэв. Тэгэхэд яасан гэхээр 1500 метрийн уралдаанд орохоор нөгөө стадион руу явж байгаа. Тэгсэн чинь яг тэр өдөр нь Мехико ч алдартай нөгөө замын төвчрэлтэй те. Зам төвчр тэг зогсдолчтой. Тэмцээн хоцрох гээд байдаг. Нөгөө цусны хүүдийн зочмог өрөвсөлтэй нөхөр чинь. Яана те. Бүр ингээ бүтлгүй. Тэгэхээр нь таксинаас өсрөн буугаад 2 км гүйж байгаа. 1500 метрт гүйхийн тулд 2000 метрт гүйж байгаа байхгүй стадион руу. Тэгээ бараг л яг гарааны нөгөө буунд яг дуурдын даваан дээр яг очиж амжаал амьсгаа гадарч амжаагүй буунд гарчихгүй дуурсан. Ингээд цөсний хурц өрөвсөлтэй би энэ халуурсан байдалтай энэ нөхөр тэмцээндээ төрүүлээд алтан медаль авчиж. Юу юм бэ? Ямар том юм бэ те? Ямар том золиос гэх юм уу? Тэг бүр яг энэ гүйл дээр 2 дээд амжилт эвдтэй. Рекорд тий. Нэг нь мэдээж 1500 метрийн хамгийн богино зайд туулсан амжилт. Нөгөө нь болохоор хоёрт орсон тамирчнаасаа хамгийн хол тасарч барайнд орсон амжилт гэдэг ийм рекорд, 2 рекорд. Тэр зай тий. Эхний дээд амжилт нь болохоор бүтэн 4 олимпийн турш эвдэгдэг. Хамгийн хурдангүйс. Харин энэ нөгөө 2 дахь хүнээсээ хол тасарч орсон энэ рекорд одоо хүртэл эвдэгдэг. Оо за. Оргил дээр л байгаа юм байна. Ийм солиоцоо тамирч байгаа байхгүй. Өгсөн ч яах вэ гэж гүйж байгаа юм биш үү? Ер нь бол тий. Тэр хэрэг 10,000 метр дээр хэрэг тий ухаалж унааг байсан бол энэ төрүүлгэлээс нөхөр байхгүй. Энэ хүн тухайн олимпиад ганц 1500 метрт биш. Бас 5000 метрийн төрөлд ороод мөнгө медаль хүртэж. Тэр олимпиад юу? Тий, Мехикогийн олимпиад. Алт мөнгө за. Тий, энэ тамирчин бол Кенийн гүйлтийн спортыг үндэслэгч үе. Кипчоге Кено гэдэг. Одоо домог болсон хүн. Бусад бүх оролцогчид нь мэрэгжлийн тамирчид байсан, зөвхөн гүйлтийн бэлтгэлэл хийдэг байсан бол харин Кено болохоор энэ үед 68 онд юу хийдэг байсан гэхээр цагдаагийн ажил хийдэг цагдаа тэгээ ажлынхаа хажуугаар бэлтгэл хийдэг л залуу байсан. Тэгэхээр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид Кен энэ гүйгчдийн биеийн онцлог тэр төсвөр хатавжл яагаад ийм хурдан гүйгээд дээ мөн энэ хүмүүсийн гайхамшигт ялтын түүхийн талаар ярьж байгаа. Ямар гоё юм бэ те. Бас би боддоо шүү дээ үнэхээр биднээс өөр биетэй юм уу яад юм бол гэдэг. Тэгэхээр өнөөдөр энэ учрыг тайлах нь шүү дээ. Тий. За олимпийн гүйлтийн төрлүүдийг зайгаар нь хамгийн багаас нь ч их сайхан бол энэ чинь 100 м, 200 м, 400 м, 800, 1500, 3000, 5000, 10000 марафон гол явчихдээ шүү дээ. Тэгэхээр 100, 200, 400 бол одоо ойрын зай те. Энд бол Кенийн тамирчдад олон улсад гаргасан амжилт бүр байхгүй шахав. Богино зай. Тэгснэ дундын зайнаас 800 метрээс тэгэл холын зай хүртэл энэ ч дэлхийд ноёрдог. Одоо Кенийн тамирчдын бүр тийм утгагүй нэг одоо баримтуудыг хэлье л да зүгээр. Бартат гүйлт гэдэг байгаа. Яг манайхан саадтай гүйлт энэ гэж орчуулсан байдаг. Уул нь бол бартат гүйлт саадтай ер нь болно л да. Энд чинь нэг ингээ гүүж байгаа л тэнгүүд нэг үсрээл тэнгүүд нэг усан дээр унаал те тэгэл усан дээр тэгэл гүүгээл гэдэг нэг гүйлт байдаг шүү дээ. За бартат гүйлт гэж явчих зүгээр. За бартат гүйлтийн төрөлд бол бусад улсын тамирчид ерөөсөө мөнгөн медалийн төлөөлөл өрсөлдөө. Алтын тухай бодохгүй юм. Бодохгүй.
сүүлийн 30 жилийн турш баг бүх алтыг Кенийн тамирчлалыг авч байгаа. Одоо ч авч байгаа. Чин 3000 метрийн Бартад гүйлцэд 68 оноос хойш ердөө 3 удаа л алтан медаль алдсан Кенийн тамирчид. Энэ 3 удаагийн 2 тохиолдолд нь Кен өөрсдөө арьс өнгөний дэглэмийг эсэргүүцээд Олимпиад оролцоогүй. Оо. Тий. Тэгэхээр 3 тохиолдолд мэдээж. Ер нь Кен Олимпийн 124 медальтай. 124 медалийн 117 нь угаасаа энэ хөнгө атлетикийн гүйлтэл байгаа тий. А 7 нь болохоор бокс юм. Кен бас хөнгө атлетикээр дэлхийн аваргын ер нь 182 медальтай. Дэлхийн аваргын яг үүгээр Америкийн яг дараа бичигддэг. Тэгтэл чинь хөнгө атлетик дотор чинь гүйлт байгаа, өндрийн хариалт, уртын хариалт, зээрэнцэг, бөөрөнцөг, жад шидэлт гэдэг байна шүү дээ. Тэгэхээр зөвхөн хэрэг гүйлтийг нэг юм бол одоо тасалж авах юм бол Кенд бүр бараадах ус байхгүй дээ баг. Тийм шүү дээ. Ялангуяа холын зэн гүйлтийг салгаж харах юм бол. За 1992 он 2004 онд эрэгтэй Бартад гүйлтийн бүх зайд өөр нэг ч улсад медаль өгөөгүй бүх медалийн хамтсан. 92 оны барьцлан 2004 оны тэр чинь Афи юм тий. Бүх медалийн. Тийм алт мөнгө хүрэл. Аарах чинь тий. Тий. Бусад улсууд болохоор зүгээр үзэгчлээсэн байгаа байхгүй. Тий. Аль улсын тамирч медаль авах вэ биш. Кенийн тамирчдын хинэн медаль авах вэ гэдэг зүгээр тийм үзүүлбэр болж байгаа байхгүй. Тэд хоорондоо өрсөлдөөл дарах нь шүү дээ. Тий. Тэр Бартад гүйлцэд алтан медаль хамгаалж чадсан Кен тамирчин гэхдээ байдаггүй хамгийн сонин. Хошоо алтан медаль байдаггүй. Хошоо алтан медаль байдаггүй. Тий, тийм тамирчин байхгүй. Монголд одоо чинь хошоо алтан медальтай олимпийн тамирчин байхгүй шүү дээ. За. Ер нь хошоо медальтай Түвшинбаяр аваргаас өөр байдгүй шүү дээ. Аха. Яг олимпийн. Хошоо гэдэг чинь хоёрыг авч байгаа. Хоёр авна тий. Тэгэхэд одоо чинь Японы одоо чинь жудогоор ч юм уу тий. Гэдэг ч юм ингээд нэг юу байдаг та нэг хошоо алтан медальтангууд байдаг та олимпийн. Энэ Кент тийм хошоо алтан медальтай Бартад замын холын зайн тамирчин байдаггүй. Яагаад? Өрсөлдөөн тийм ширэн байхгүй. Өнөөдөр А авсан бол дараагийнх дээр Б навал өөр нэг Кенийн Б л авчих юм байна тий. Би өнөөдөр авраг авлаа гэж 4 жилийн дараа би олимпиад орох эрхтэй гэсэн үг ш. Надаас хамаагүй илүү залуучууд гараад ирдэг гэсэн үг. Йоо нэг зүгээр л гөрөөс шиг одоо чита шиг л нөхдүүд байт юм байна та. Ер нь марафон ч одоо 42 км тийм үү? 42 км зайд ингээд уралдлаа гэхэд 2 цагийн дотор орж ирнэ гэдэг бол байж боломгүй зүйл юм. Ер нь бүр төсөөлөх шаарга. Одоо хүний бие физиологт бол байж боломгүй гэдэг төвшөнд очих юм байна тий. Яг бол бүх цаг үед ганцхан хүн л тэгж чадсан байдаг. Тэгэхээр ер нь 2 цаг 7 минут бол амар сайн амжилт гэсэн үг шүү. Тэгэхээр 2 цаг 7 минутанд 42 км зайг. Ер нь одоо чинь энэ дэлхийн ингээд 200 улс байна шүү дээ. 99% нь энэ улсуудаас 2 цаг 7 минут гүйсэн тамирчин байхгүй. Гэж бодъё. Тэгсэн чинь 2011 оны дэлхийн марафонд 2 цаг 7 минутаас бага хугацаанд Кенийн 20 тамирч орчвол яага. Одоо 2 цаг 7 минут гүйжил би Монголынхон баг бүх цаг үеийн ирээдүйч эвдэгдэхгүй амжилтыг эвдчих байхгүй. Тэгсэн зүгээр 2011 онд зүгээр нэг дэлхийн марафонд 20 тамирчин 2 цаг 7 минутаас өмнө орчиж байгаа шүү дээ. Ямар сони бид нар ч одоо ясан өөр вэ нүү, булчин өөр вэ нүү юу вэ тий? Ярина тий. Тэгэхээр Кен бол энэ Африкч ер нь их олон ястангууд ингээд нийлээд ер нь нэг уус болгодог да. Кен бол мэдээж маш олон ястантай. Энэ дотор 1 сая хүнтэй Нанди гэдэг ястан байна. 1 сая хүн амтай. Дэлхийн хэмжээний Кен тамирчдын тал нь энэ ястангаас гарсан. Нанди гэдэг ястангаас. Тэгэхээр Нанди ястанд л хам хүчээр байгаа. Тэдний холын зайн гүйлтээр авсан олимп дэлхийн медалийг хэрв тооцох юм бол Нанди ястны 1 сая хүн амтай Нанди ястны дэлхийн олимпийн аваргуудын медалуудыг зөвөр өрөө тавилаа гэх юм бол Өмнөд Америк, Хойд Америк, Аз, далайн орнуудыг нийлүүлснээс нь их медаль авсан. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэхээр нийт 5.8 тэрбум, бараг 6 тэрбум хүнд оногдох медалаас илүү 1 сая хүн амтай Нандичууд авчдаг юм байна. Нандичууд авцсан. Тий. Марафоны шилдэг 100 тамирчин гэдэг бүх цаг үеийн. Тэрний 95 нь ер нь энэ Кен, Этиопийн тамирчид л байна. За тэгэхээр
Кенчүүд бусдаас илүү сайн гүдгээ хизээ мэдсэн бэ гэдэг асуудал байна. За. Энд чинь тий хоцрогдонгу ус байлаа шүү дээ. Харин тийм. За Кен 1963 онд тусгаарч тогтносон. За. Өмнө нь нөгөө Британий колони байжгаад. Тэгсэн өөртөө юм хурдан дэлхийд ингээд харьцуулах бол бид нар илүү хурдан юм байна гэдэг мэдчихгүй байхгүй юу? Манай бөгчүүд ч юм те Мехикод очих хүртлээ бас бид нар ч бас үзээтэй юм байна гэдэг мэдээгүй байсан шүү дээ. Тэрнтэй адилхан. Тэгсэн Британий колонихтой британчууд анх олоод харцсан юм байна. Яасан гэхээр британчууд ч нөгөө колони орнуудаасаа ингээд цэрэг армийн хүчээ зузаатгах те. Тэр Кен ирчүүдээс ингээд цэрэг татлагад авчихгүй нөгөө колони орноосоо. Тэгсэн цэргүүдийн хооронд ингээд илдэв тэмцээн болдсон шүү дээ. Тэгсэн чил нөгөө яг Кенийн тамирчид нь бүр тасраа талгуулцдаг гинэ. Британчууд ч өөрсдөө бас олимпийн ариун туршлагатай бас холын зайн гүйл дээрээ энэ цагаан арснууд их алдартай байлаа шүү дээ. Кенчүүд гарч ирэхээс өмнө. Аа тийм үү. Тий, ер нь тий одоо Кенчүүд гарч ирэхээс өмнө цагаан арснууд л гүйдэг байсан байхгүй юу? Оо тийм юм уу. Тий одоо чинь Африк гаралтай хараа арстай гэж хэлсэн дурчлаар ерөн зүгээр шууд хэлэхэд хараа арстай тамирчин гүйж мөх чинь бол их тийм баг ховорхон те өөртөө маш их тийм арьс өнгөний үзэлтэй 60-аад он ч хэвээр байлаа шүү дээ. Тэгсэн чинь Кенчүүд бүр тасарч алга болоод. Ингээ бүр Британи цэргүүд бүр алмаарайд. Тэгээ энэ үеэс эхлээд Кенчүүд хооронд ярьж байхгүй. Бид нар ер нь хурдан юм шиг байна гэдэг. Тэгэнгүүтээ ерөөсөө сонирхчдын хөнгөн атлетикийн нийгэмлэг гэж зүйл байгуулъя гэд Кенчүүд хооронд тусгаар тогтнохоос өмнө сонирхчдын хөнгөн атлетикийн нийгэмлэг анх байгуулсан байгаа байхгүй. Тэгээд тэрний дараа 12 жилийн дараа тусаар тогтносон байгаа юм. За ингээд ерөөсөө тусгаар тогтнонгуудаа Токиог Олимпиад ороод 800 м-ийн зайд хүрэл медаль авчиж Оросд даруйдаалт гэлээ. За тэгэнгүүтээ 68 онд нөгөө Мехиког Олимпиад ороод тэнцэнээсээ 3 алтан медаль аваад за ингээд энэ мөчөөс зүгээр дэлхийн тавцанд зүгээр хаан ширээ гэж өгдөл хаан ширээн дээр Кен ирчүүд сууж бүсгүүчүүд. Одоо энэ 60 онд орохдоо эдгээр чинь дөнгөж тусгаар тогтносон санхүү мөнгө одоо эднэрийн бэлтгэлийн нөхцөл эднэр мэдээж тааруулж байгаа шүү дээ. Тэгэхэд л ороод тэгсгийгээл ороход одоо хүрлийн авсан юм биш тэгэхээр бол тий. Одоо Маах тагтстай байна. Маах чинь 61 онд нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болонгуудаа шууд бас 64 оны Токиог Олимпиад ороод тэнцэн туршлага хуримтлуулангуудаа 68 онд тий анхны мөнгө 3 хүрэл явж байгаа шүү дээ. Тэгээ анхны мөнгөн медаль маань бол нэг ч ялагдаагүй нөгөө балаа дүрмээс болоод нэг ч ялагдаагүй авсан юм байна шүү дээ. Ялагдаагүй өрний мөнгө. Тий. Оо тийм. Мамуха таврагч нь баг Монголын уулын анхны алтан медаль гэхгүй. Тэр үеийн нэг хачин дүрмээс болоод мөнгөн медаль авсан. Нэг ч ялагдаагүй. Өдөг шороодог. Тэгээ мөнгө тий. Тий. Тэнцдэг. Тэр нь хачин дүрмээс. Тэгээ за тэр ч яах. За ер нь за тэгвэл одоо Кен ирчүүд яагаад ирчүүд Кен тамирчид эмэгтэйчүүд ч гэсэн байна. Ялангуяа нанд ичүүд илээ тий. Тэд яагаад сайн гүйдэг болсон шалтгааныг одоо ярьж байгаа. Кенийн шилдэг гүйгчд рифт хөндөй гэдэг нутгаас гаралтай байдаг. Рифт хөндөй гэдэг. Тэр хөндөй нь болохоор далайн түвшнөөс дээш 2000-аас 2500 м өндөрт байдаг. Оо бас чамгүй өндөр. Маццэг гүн шиг өндөрт ингээд зүгээр нэг хөндөй байдаг байна шүү дээ. Тийм байна. Нилээн том хөндөй тий. Тэгэхээр өндөр газар амьдардаг хүмүүс яадаг гэхээр сэрэг агаартаа тэр дасан зохицохын тулд бие нь илүү их улаан эс үйлдвэрлэдэг. Улаан эс бол хүчил төрөгцөөдөг тийм үү? Үүрэг нь. Хүний биед ядаралт мэдрэгдээл, булчин шүрмэс сүлдээд байх юм бол хүчил төрөгч дутагжааг нь шинж. Тэгэхээр биедээ илүү их хүчил төрөгч агуулж байгаа хүн мүд ядрахгүй дээ. Яг одоо өндөр уулнаас ирсэн ямар нэгэн Кен хүн хоёулаатай ингээд зэрэгцээ сууж ийн гэх юм бол түүнд хоёулагийнхаас хамаагүй илүү хүчил төрөгч биед нь байгаа гэсэн үг. Тийм байна. Тий. Одоо нэг адилхан ажил хийгээ суух юм бол битээр жоохон төрүүлээ ядарх нь шүү дээ. Ер нь баг зүгээр сууж яхад ядарна. Тэр хүн ажил хийж чад хоёулаа зүгээр суужаад тэр хүнээс хоёулаа илүү хурд ядарх шиг байг бол. Тийм байна. Доторх үйлдвэр нь илүү юм байна гэвэл та. Намдар газрын хүмүүсийн хүчил төрөгчийн төвшин болохоор хэвийн хэмжээнд байх ер нь байгаа шүү дээ. Харин өндрөөс бууж ирсэн хүний бие идэх хүчил төрөгчийн хэмжээ өөрөө ханаад бүр илүү гарсан байдалтай байгаа гэсэн үг. Маш их ирч хүч мэдрэгдэг л гэсэн үг юм. Гэтэ өндөр ганцрын онцлог дээр нэг зүйлийг тайлбарлах хэрэгтэй л дээ. Кенийн рифт хөндөгөөс ч өндөр газар амьдарч хүмүүс мэдээж байгаа. Одоо Монголын Алтай нурууны ард иргэж гисэн тиймэрхүү өндөрт амьдарч байгаа. Төвдийн өндөрлөг байна. Тийм төвдүүд байна. Андын нурууны Кичва угсаатан гэдэл маш өндөрт амьдарч байгаа. Тэгвэл яагаад
тэд кенчүүчиг сайн гүйхгүй байгаа. Тий. Монголчууд ч гэсэн бид нар ч өндөрлөх газар байгаа зөндөрлөх мөн. Гол ялгаа нь агаарын температурт байгаа. За. Гималай, Алтай нуруу, Андын нуруу нь болохоор тэр зүүн Африкийг бодоход өндөрлөх газар нь хүйтэн сэрүүн. Харин хүйтэн уур амьсгалтай газрын хүмүүс дулаанаа бага алдахын тулд энэ чинь тий дулаанаа хадгалахын тулд биеийн гадаргуугийн талбай багтай буюу намхан, богино, бахин мөчтэй түгхэр цээжтэй болж хөгждөг угаас. Онцлог нь. За. Ер нь би тэр нэрийг марчаад амьтдын нэг тэр нэг хууль байдаг байхгүй. Бүр ингээд одоо төөл өмнөд болон хой төөл рүү ингээд амьтад ингээд нэг нь шувуу байж болно, нэг нь хөхтэй амьтан байж болно, нэг нь бүр загас байж болно. Тэгсэн мөртлөө биеийн бүтцээр бүгд адилхан болж эхэлдэг. Нөө дулаан хадгалахын тулд. Одоо ингээд бодороо бүр ингээд нэг далайн ингээд нэг том хав, далайн арслан энэ төр гэдэг нэг бөөр хідүү амьтан байдаг та. Тий. Тэгсэн мөртлөө оцсон шувууг бод тэр чинь болон шувуу штэ. Тэгээд цагаан багааг бод бас нэг бөөр хил бод. Тэгээд бөөр гэж ер нь ингээд томроод идэг бие нь. Тэ бүгд нэг адилхан дөө хэлбэртэй болж уурдаг. Тэгэхээр одоо монголчууд чинь тэр намхан богино бахин мөчтэй түгхэр цээжтэй болж хөгжиж байгаа чинь яг энэ чинь нөгөө дулаанаа л хадгалах гэдэг байхгүй. Тэгэхээр тийм тагжирдаг хүмүүс хурдан гүйч чадах уу? Мэдээж чадахгүй. Харин энэ Кенийн рифт хөндөй болохоор өндөрлөг мөртлөө халуун байхгүй. Өндөр мөртлөө халуун. Тэд өндөр ууланд амьдардаг мөртлөө маш нарийн савхан хөл гартай. Зэгзгэр туранхай зээр гөрөөс шиг л хүмүүс байгаа. Урт нарийн хөлтэй хүмүүс тэгэхээр холын зайд маш төсвөртэй байна. Одоо бүдүүн хөлийг зөөгөж чи их хүч орох учраас маш амархан ядарна шүү дээ. Энергиш зарцуулна тий. Амьтны ертөнцид бол одоо чон нэрвэс зэрэг махчин амьтад зээрнээс бүдүүн хөлтэй шүү дээ. Тиймээс тэд нэг ухсгийг барьж авахгүй бол болохгүй тийм үү? Харин зээр бол тэгээд зугтаал гүйж шүү дээ. Тэгэхээр гүйлтэд зөвхөн хөлнөөс гадна гарч гисэн маш чухал. Яг тэгвэл нарийнхан хөнгөн гарыг ингээд савж гүйхэд бага энерги зарцуулна. Бугуу тохоо орчмоор хэдхэн миллиметрээр жоохон зузаан болчлоо гэхэд тэр нь гүйлтийн төсвөрт асар их нөлөөлж тийм ээ. Зөргөөр. Одоо хөгжилтэйгээр харьцуулан хэлэх юм бол Гималайн нурууны нөгөө том банхар нохой эсвэл нөгөө сарлаг шиг Андын нурууных нь болохоор лам гөрөөс гэ тэр хүн ард нь тэгж галбиртай болж хөгждөг гэсэн үг л байхгүй юу? Ер нь Монголын хүн, Монгол морь хоёр, Монгол адуу хоёр, Европын хүн, Европ адуунаас өөртөө тусдаа нэг адилхан байгаад байгаа. Ингээд яг хоорондоо тэгдэг. Жуулчид ирээд манай морийг хараад миний пони энтер гэдэг байхгүй. Ямар хөөх юмгүй пони бишээ гэд бид нар тэгдэж шүү дээ. Бас хитрхийн өндөрт амьдрэх хүмүүсийн цусны улаан эсийн тоонд бүр асар их болж цус нь бас өвтөрдөг юм ер нь. Цус өтгөн байгаа үед хүн маш бага хүчил төрөгчтэй орчинд болохоор муужирч унахгүй тэсээд чадна. Гэхдээ огцом хурж гаргаж чаддаг юм. Тэгэхээр огцом хурж гаргаж чадахгүй гэж идэрч нөгөө богино занд гүйж чаддаг л байхгүй. Тэгэхээр кенерчүүд хамгийн өндөрт байснараа биш. Яг тохиромжтой өндөрт байснараа, тохиромжтой температурт байснараа сайн гүйдэг болох. Тийм байгалийн өгдөлтэй гэсэн үг. Байгаль юм байна. Тий. Энэ рифт хөндөй гэж нэрлэдэг байгаа газар болохоор Африкийн хамгийн өндөр цэг болох нэг мөнх цаст Килиманжароос яг уулын хойд бэлэн. Харин энэ уулын өмнөд бэлэн болохоор Танзан усад хамаардаг. Тэгэхээр Танзанаас бас дэлхийн шилдэг гүгч төрсөн байд. 70-аад онд одоо чинь 1000 болон 1500 метрийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоож байсан тамир чинь Танзан хүн байна. Тэгэхээр энэ чинь нэг уулын л хойд өмнөд бэлдээр л байна. Жаргал тойроод идэм байх тий. За. Цусны улаан эсийн тухайд нэг зүйлийг сонирхуулгаад хүний бие дэх улаан эсийн тоог зохиомжоор нэмэгдүүлж болох юм. За. Одоо тийм улаан эсэгтэй хүний цусыг өөртөө госчдаг байхгүй. Цус хэлбэрч гэсэн үг. Одоо тийм эмчилгээд тэгвэл одоо байдаг бах нэ. Энийг цусны допинг гэдэг. Цусны допинг гэдэг байхгүй. Бүх спортын хориотой. Гэхдээ тэрийг хийлгэлээгээд уул мөр үлдэх болов. Үлдэх бах тий гэдэггүй. Гүг нэг хэсэгтэй юугаад энэ чинь улаан эс чинь угаасаа тэгээд нэг хүчил төрөгчөө зөөж бол 150 хоногийн дарж лөө нас орно штэ. Тэнгэрт ажиллаж штэ. Бид нар үйлдвэрлээл нөгөөдг нь ингээс хүчил төрөгчөө зөөж бол үхээддэг байхгүй. Тэгэхээр зүгээр нэг хэсэгтэй бол нэг хэсэг ингэж лах юм байна тий. За. Манай бүгчүүдийн ярьснаар бол ер нь энэ цусны допинг хэрэгсэн бүх их хандшгүй байдаг гэдэг шүү дээ. За. Нүд нь улаанаар иргэлнэ гэсэн үг биш ээ. Харин адилхан барьц авчаа тий. Ингээд ноцолтой тахад л нөгөөх нь огт ядардаг.
бугуун дээрээс ингээ барьчлаа гэд баг шиг ингээ барьчаад тэгээ бүр ингээ нөгөөх нь өөр ядрахгүй нөгөө хүн ядраад байдаг байхгүй. Энэ ер допинг хэрэгсэн бүгчүүд. За тэгээд энэ Этиоп, Кен гэдэг одоо энэ газар чинь жишээ нь ингэж байгаа шүү дээ. Бас нэг уламжлал гэдэг юм ба. Эртнээсээ. Ахуугаасаа. За чад барьчлаа. За одоо чи 90 хүн болсон бол энэ арслан агна гэдэг ч юм уу. Эсвэл нэг гөрөөс агнчаад иргээд. Угаасаа заавал юу яахгүй. Нас биенд хүрээгүйсэн ч гэсэн тэр гэрийнх нь өсөж өгөх гэдэг юм чинь тэр чинь ямар нэгэн мах болж идэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нөгөө гөрөөсөө л хөн шүү дээ. Тэр гөрөөсийг яаж өгөх вэ? Хөл нүцгэл хөн шүү дээ. Эдгээр чи ямар адуу мал гэж байхгүй юм чинь. Энэ орчинд чинь. Тэгэд ерөөсөө яг араас нь хөөчнө. Нөгөөдг нь ингээл ядраал ус уух гэхт нь ус уухгүй. Тэгээ бүр тамирцаараад бүр ингээд хилээ унжуулаад хөвтөд өгдөг байхгүй. Тэгт нь очиж адлаад тэгээ нөгөөдг үүрээд ирчин. Мянган жил тэгж амьдэрсэн хүмүүс. Гөрөөсийг ядартал гүйлтэн гэхэр ч одоо юусэн ч үг аах үү. Бүр амар баст. За хоёлаа хамтран ажиллаад танилцуулга үргэлжлүүлэх. За маань нэвтрүүлгийн ивент тгчээр Kiviko компани тэгш хэрэглээ тэгш боломж өрөөтэй. За Kiviko компани болохоор 16 жилийн туршлагатай. Монголын одоо топ интернет компанид нэг те. Улаанбаатар хотыг бүрэн бүрхсэн шилэн кабелийн сүлжээтэй. Тийм учраас интернетийн чанар нь хамгийн найдвартай тийм ээ. Бүрэн бүрхсэн мэт энэ шилэн кабель нь. Kiviko компани албан байгууллагад зориулсан бизнесээ хурдлуул гэдэг тийм нэг гоё аяныг зарлж байгаа юм байна. Гоё бизнесээ хурдлуул гэдэг. Энэ аяны хүрээнд хэрв шинээр гэрээ байгуулан хэрэглэж болох юм бол энэ албан байгууллага дараах боломжуудыг санал болгох юм. Нэгт нь одоо төлж байгаа төлбөрөө нэмэхгүйгээр интернетийн хурдаа харин нэмэх боломжтой. Төлөх дүн хэвээрээ мөрчлөө илүү хурдтай интернеттэй болно. Мөн найдвартай холболцтой болно. Ер нь байгууллагын цагийг их сайн хэмнэх юм байна л да. Тэгэд ер нь эрэх холбоо маш сайн байдаг гэн. Ингээд нэг дуудлага өгөхөөр за та очиж ийн мачин хийзэн гээл маргааш нөгөөдөр гэхгүй. Тэр чинь амар чухал шүү дээ. За тэгээд интернетийн хурдаа нэмэгдүүлээд бизнесээ хурдлуулаарай. Уцыг нь хэлж өгье. 98 техник 77 78. 98 техник 77 78. Эсвэл 1810 10 10. 1810 10 10. 1810 настай чийжлэхэд авах юм шүү. Эсвэл Kiviko цэг юм гээд ороорой те. Facebook ч нөгөө дөө. За үргэлжлүүлэх. За. Хүчил төрөгчийн дээд зарцуултыг илтгэдэг VO2 Max гэдэг нэг үзүүлэлт байдаг гинэ. Эрчимтэй хөдөлгөөн хийхээр энэ үзүүлэлт нэмэгдэн мэн л да. VO2 Max нь. Тэгсэн нөгөө Нанди тосгоны хүүхдүүдийг хотын хүүхдүүдтэй харьцуулан судалж үзсэн ба. VO2 Max нь 50 үед зүгээр нөгөө хүүхдүүд чинь ингээд зарим тоглоод нөгөө VO2 Max ингээд өсөж жахад Нанди хүүхдүүд зүгээр сууж хахад нөгөө 8 өндөр гэсэн гинэ. Ямар сони яа. Миний төсөлж байгаагаар тэр 9 их бахлаар ингээ өргөний өчиг хөдлөөд байна гэж бодоод байгаа. Үгүй шүү дээ. Тэд нар ер нь өргөний хөдлөө хөдлөн л дөө. Гэхдээ зүгээр суулгаж чад зүгээр тайван байлгаад үзсэн чинь тэр нугас амар өндөр байсан гинэ. Гэтэл язгамж исэн. Би энэ баг тэгэхээр зүгээр уцаа ухаад хөвтөж явахдаа байнгын бэлтгэлтэй юм шиг ажилладаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр огцом хурд аваад чаднаа л гэсэн үг тий. Огцом хурд авч чадна ер нь тийм л юм байна тий. Ачаал бол амар та. Кенийн гүгчд энэ олимпизм өндөр хөгцсөн орнуудыг бодоход ер нь бэлтгэлийн бааз муутай шүү дээ энэ чинь. Төр засгийн хангамж муутай. Ийм ядуу орны гүгчд ягаад олимпийн мэрэгжлийн тамирчдаас илүү байгааг эрдэмтэд энэ хугацаанд маш их судалсан. Энэ чинь үнэхээр эрдэмтдийн судлууртай л ахгүй юу? Үнэхээр гоё зүйл. Ялангуяа эрдэмтч очиод нөгөө Нанди ясныг олон удаа судлаад. Тэдэн дэлхийн өөр нэг хаач явахгүй нэг л юм байна да. Хүнээс илүү нэг юм байна да. Юу идэж байгаад байна гэдэг ч юм уу судлаа шүү дээ. Гэвч тэднээс гений хувьд онцгой ялгаатай өрнөц зүйл юу ч олоог. Тэгэхээр Нанди яснууд бие галбирын тэр онцлогоос гадна зүгээр л тийм мэдээж тэр онцлог байгаа. Хажуугаар нь угаасаа энэ Нандичууд маш төвчээртэй, маш махруу, маш сэтгэлийн хацтай тийм бас арт үн юм байна. Судалж байгаа тийм юм дээр л очсон. Тэр нь яг мэдээж нөгөө хөл гарын урт мурт тэр юм байгаа л да. Гэтэ шал өөр юм дээр очсон. Яасан гэр Кенийн энэ гүүгчдийн бэлтгэл хөлд орсон цагаас эхэлт юм байна. Маах нөгөө тэг хөлд ороод нөгөө адуу малтаа тэг унаал бүх барилдаад эхэлдэгтэй л адилхан юм байна л да.
Энэ бүс нутагт ирц цагаас ердийн хөсөг мэдээж баг хөгцсөн. Унлаг ажлын ядуу мал ховор тэгэхээр бүх юмдаа яваа явна. Одоо хүртэл Кен хүүхдүүд сургуульд явахын тулд 10-20 км өглөө болго явна. Өдөр болго явна. Бараг өглөө болгон гүүн гэсэн үг байна шүү дээ. Тий, алхаж байгаа ер нь Кен хүн таарлахгүй шүү дээ. Шогшоол арчих нь шүү дээ. Ер нь алхаж явж байгаа хүн таарлахгүй. Ингээд төсөөлт зүгээр ингээд хээр ингээд нэг чон ингээд тий. Зүгээр ингээд алхаал явж байгаа нэг төсөөлөхдөггүй ингээд нэг шогцсон явж идэг та тий. Тэрнтэй л адил. YouTube-ээс хэрэг хайж үзэх юм бол 8 настай хүүхэд цүнхөө үрээд 20 км цаг 89 минутанд туулж байгаа бичлэг хүртэл гарч ирнэ. 20 км цаг 89 минутанд. За. Кенийн замаар машин мотоциклтэй явж байгаад зам дагуу гүүж байгаа хүүхдүүд бүр маш олон таарлана. Алхаж байгаа бол нэг ч хүүхэд байхгүй. Ийм амьдралын хэм маягаар биеийн яг эд хөгжлийн үед тэгэхээр зүрх судасны асар хүчрхэг суур тогтолцоо бий болж байгаа. Наанди энэ хүмүүсийн соёлд өвчин зовөр биеийн ядаргааг үл ажирхыг сургадаг. Исламын шашинд одоо эр бэлэг эрхтний тэрхийн арсыг тойрол огтлж авдаг ёс тэдэн ч бас байдаг ер нь. Тэгэхээр тэрхийн тэр арсыг тойруулан огтолж авч байхад тэр хөвгүн өвдсөн царай огт гаргаж болохгүй. Яосон аваа гаргаж болохгүй бас. Хэрв тэгвэл гэр бүл удам сударта шившиг авчирсан гэж үзнэ. Готом шиг гээд бүр тийм болохоор багаас нь тэгж ийм тэ хүчтэй байхыг одоо сургадаг. Тэгэхээр энэ их агуу төсвөр төвчэн явсараа бас марафонч хэрэг болд ингэнэ. Яагаад марафонд их хэрэг болдог гэхээр марафоны яг сүүлийн шатанд зовуурын агуу гэж нэрлэдэг нэг тийм нэг хэсэг байд. Хамгийн сүүлчийн мөчөд. Энэ бол одоо их түүхэн утгаараа марафонч нөгөө тулдаанд ял байгуулсан мэдээг дуулахаар нэг тий грект нэг цэрэг гүүж ирээд бид яллаа гэж хэлээд газар дээр насвардаг шүү дээ. Тэгээд тэр гүйсэн зайн 42 км 195 м байсан болохоор л юу байсан баа шүү дээ. Тэр зайг авсан. Марафон гэж нэрлэдэг. Тэгэхээр ямар их ядаралт, ямар их өвдөлтийг мэдэрдэг тэг хүний бие бүр зоодоо болио гэд эцтэй тулдаг энэ үеийг марафонд гүйж үтсэн хүмүүс үнэхээр мэднэ. Харин Кен ирчүүд багаасаа маш сэтгэлийн хацтай өсдөг учраас яг энэ хамгийн хэцүү үеийг ер нь даван тулж чаддаг л гэсэн үг юм бэл. Нэвтрүүлгийн ихэнд ярьсан нөгөө цөс нь хагараад байхад тийм гүйж л байгаа шүү дээ. Гүүсэн тэр чинь бүр ингээд тэг бүр эшкот тахта зодоод эвдэгдэг тий. Цөс шүү дээ. Тий. Кенийн тамирчдын гүүх сэтэл нь зөвхөн медальч биш. Угаасаа гүйлтээр амжилт гарах нь тэдэнд нийгэм эдийн засгийн маш ач холбогдолтой. За. Хуамын 60% нь маш ядуу. Өдөрт 2 хүрэхгүй Америк доллараар амжуудаг. Хөдөлмөрийн хөлсний хэмжээ бүр амар юм те. $1 3500 зүйл 7000. Тий. Хуамын талаас илүү нь өдрийн 7000 төгрөг хүрэхгүй тийм орлоготой. Тэгэхээр гүйлтээр амжилт гарах нь ядуурлаас гарах ганц итгэл найдвар нэ. Йоо тий харин. Тийм учраас маш их хөрсөлтөн ба. Тэгэхээр за гүйлэхэд тэдэнд алдах юм байхгүй. Угаасаа л гүйдэг учраас. Харин олдох юм ихтэй байхгүй. Тийм учраас хошоо нөгөө алтан медальтан байхгүй болтлоо бүгд гүгэл ямар нэг медаль түрээд штэ. Тэгэхээр чи өндөр хөгжсөн орнуудад болохоор спортод амжилт гарахгүйсэн ч ямар нэгэн аргаар амьдарч болдог доо тий. Ядаж ингээ биеийн тамирын багш болчдөг ч юм уу. Харин Кенинг гүгчтэйд амжилт гарахгүй бол нөгөө ядуурлахын гүн ангал руу унах хүсэлтэй. Яг үл яг гүүхийн төлөө өөрөө бас маш их ингээд хөдөлмөр гаргацсан. Тэр хугацаанд ч ядуу байж нөгөө адилхан нэг ядуу байлаа гэж бодъё. За инхэд гүт хоёр гэж бодъё. Би гүүн гэсэн ядуу инхэд болохоор гүүхгүй мань зүгээр нэг ядаж дэлгүүрт чамаагүй ажиллая гэсэн нэг ядуу гэж бодъё. Тэг би амжилт гаргаагүй бол инхэд надаас баян ядуулахгүй. Би бүр гүн ангал руу орж байгаа. Тийм байх тий. Амар. Нөгөөх нь ядаж л өдрийн $7 биш ээ 7000 төгрөгөө олно. Тий. Тэр чи би бүр намайг ажил авах газар байхгүй. Чи үед ингэж би ингээ гүйд юм а гэдэг. Хүн болгол гүйд шүү дээ. Өөдөс тэгэж шүү дээ. Тэгээ Бразил ч бол угаас нэг үг байдаг шүү дээ. Нэг бол хөлбөмбөгч болно, нэг бол хулгайч болно гэдэг. Үг байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол арс тасар өрсөлдөөнтэй салбар гэнэ. 1-2 удаа дэлхийн аварга болсон тамирчин шгшээгийн бүрэлдэхүүнд багтахгүй ч болно гэсэн үг. За барууны тамирчид бол ингээд хоолны нарийн дэглэн барина, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэн, элдв янзын энергийн гээл түрхэн. За тэгэл сэтгэл зүйчээрээ юм хөө яриулна тий. Тэгэхэд Кенийн тамирчдын болохоор яд гэхэр нэг угаали гэдэг нэг хоол иддэг.
За. Өөр юм байхгүй дэх өөр хийж аваас тэд нар. Угаалыг гээд Эрдэнэ шишийн гурилыг буцалж байгаа усанд хийгээд тэгээд нэг өтгөн цутан шиг юм болох. За тэгээ болоод байна. Энэ яадаг гэхээр ходоодонд алгуур шингэдэг юм байна. Алгуур шингэдэг мэдрэмж өгөх юм байна. Яг нь энергийг урт хугацаанд жигэд зарцуулахад яг төгс тохирсон хүнс болд юм байна. Ингээд удаан ингээд нэг задардаг гэх юм уу. Шингэдэг учраас. За хажуугаар нь төмөр, кальц, А, С, миндимер, баялаг ногоо идэн ер нь их ногоо идэн шүү дээ мэдээж энэ Африкч нь те. Харин уурга юунаас авдаг гэхээр шош. За тэгээд сэвэг зарам мөн баг зэргийн махнаас авч. Мах бол баг идэн дөө. Ер нь Кен тамирчдын хоол хүнс болохоор нүүрс ус ихтэй, өөх тос багтай. А өндөр хөгжсөн улсын тамирчдын хоолны 50% нүүрс ус, 40% нэг өөх тос байдаг. Харин Кен тамирчдын хоол хүнсний 75% нь баг нүүрс ус, нэг 10% л өөх тос байна. Тэгэхээр Кенийн шилдэг тамирчид өглөөний 20 км-ийн гүйлтэй, өглөөний 20 км-ийн гүйлтэй яадаг гэж мацгийн байдалд эхлүүлдэг. Угаасаа идэх юм байхгүй тий. Тий. Тэгэхээр бас нэгдүгээр тийм, хоёрдугаар энэ тэгсэн чинь маш зөв юм байна. Энэ гүйлтийн хамгийн нөгөө зөөвөртэй эцгийн хэсгийг шүү дээ нөгөө хүнд авч дуулдаг. Тэрийг амжилтад авахд тохиромжтой хамгийн зөв дэглэм юм байна. Өглөөд юу ч хийдэггүйгээр яг 20 км. Энд чинь угаасаа юм идэж уугаад 42 км гүйж байгаа хүнд бол ингээ 20 км-т угаасаа хааштай бүх юм л хаяа шүү дээ. Бүх юм ингээд хөлсөөр гарч шүү дээ. Тэгэхээр үлдсэн хорч нэг зөөр юм шүү дээ. Тэгэхээр яг тэрийг эдгээр угаасаа өглөөд хийчихдэг байхгүй. Тэгээд нэг сурчдаг тэр хэцүү байдаг. За тэгээд гүйлтийн дараа харин чихртэй сүйтэй цаавгаад глюкоз нөхч шүү дээ. Дараа нь нөгөө угаалыг гээдээд ирч хүч орчд юм байна. За Кенийн гүйлтийн соёлыг гүнзгий судалсан нэг нөхөр байгаа. Тэгээд бүгдийг нь ойлгоод нөгөө рифт хөндөд очиод гадаад хүн бохгүй Ирланд. Колм О'Коннелл гэдэг нэг тасгалжуулагч. Тэр болохоор нөгөө угаасаа цаанаасаа өгдөлтөө энэ Кенийн тамирчдыг бүр соёлыг бүгдийг нь ойлгонгуудаа шинжлэх ухаанд тослуулж агаад тэгээд энд ер нь тасгалжуулагч болоод очсон. Тэгээд энэ хүний гараас энэ дэлхийн аварга олимпийн алтууд дандаа энэ хүний гараас гардаг. Их багш болсон одоо. Кенийн гүйлтийн одоо эцэг гэж нэрлэгдэж байгаа. Гүйлтийн спортод амжилт гаргах тэр философийг бий болгоцсонгүй юм байна. Энэ философи хамгийн чухал хэсэг юу гэхээр энэ нөхрийн гаргаж ирсэн амар гой санаа. Хамтдаа гүөх гэдэг. Тэр нь яа тэгэхээр түүний бэлтгэлд ингээд 100 тамирч нэг дор гүйд юм байна. За. Тэгэд 7 хоногт 180 км гүн. 7 хоногт. За өдөрт нэг 20 км гэсэн үг. Заримдаа бүр 200 гаруй км-ч гүн. Тэгээ санаанд багтамгүй бүр бодхоос сүрдмэр тийм аимшигтай бэлтгэл хийдэг. Гэтэл энийг нөгөө тамирч энэ хүний доор байгаа тамирчид зүгээр туулаад идэг гинэ. 100 хүн зэрэггүйгээр яагаад тэгэхээр адилхан гарал угсаатай, адилхан зовлон жаргалтай ахын дүүс нэг дор гүйхээрээ биеийн ядаргаагч тэр сэтгэлийн ядаргаагч даван тулцдаг гинэ. Хамтдаа гүйхээр тэр 100 тамирчин дотор ч олимпийн аврагч байна, дэлхийн аврагч байна. Эсвэл дөнгөж нэг хөөрхий тэг нэг ирээдүйд би алнаа гэсэн нэг мөрөөдөлтэй залууч байна. Тэгээ бодохоор ингээ нөгөө агуу хүмүүсийн хажууд гүгч нөр гоё байгаа юм. Энэ хүнийг ингээд ажиглана. Амьсгалаа яаж авч ийн, хизээдээ яг ямар тактикаар гүйж ийн гэд тэгээд энэ хүнтэй яг ингээд цуг бэлтгэл хийгээд эхлэхээр яг жинхэнэ олимпийн эсвэл дэлхийн аврагт оролцох болохоор нөгөө сэтгэл зүв зүгрээд гинэ. Тийм байна. Тэгэхгүй зарим тамирчин нөгөө том тэмцээний сэтгэл зүй хэцүүлцдэг. Тийм байна. Энэ холын зэн гүйлдэхэд бол сэтгэл зүй маш их шаарддаг шүү дээ. Анхнаасаа том өндөр босготой гаргацдаг байна шүү дээ. Тий. Тэгэхээр тэрийг нь бүр ингээ сайхан тайвшруулдаг гэсэн үг. Ер нь ингээ 42 км-т гүйхвэл ингээ хажууд нь одоо баян авраг, мөөй авраг ингээ Батэрдэн авраг энэ төр зүгээр байж гин гэж бодохоор тэнгууд дэлхийн ямар ч том тамирчинтэй ирсэн нөгөө залуучин сайхан барилдана үстэй. Тийм байна. Босхын айггүй сайхан өндөртэй байж. Тэгэхээр сайхан дасгаж байгаа байхгүй. Тийм байна. Олон хүнээс сүрдэх хэрэггүй сэтгэл санаагаар ялагдах одоо тийм боломжгүй болгож байна. За тэгээд бэлтгэлийн нэг төвүүд байгаа. Энэ Кент гүгчд ер нь өндрийн бэлтгэл гэж хийдэг. Өөрөөр хэлбэл өндөр газарт хүчил төрөгч арай бага штэ мэдээж.
өндөр газарт гүйц сурах юм бол нам дор газар бүр илүү сайн гүнэл гэсэн үг. Тий. Мехикогийн Олимпиад манай тамирчид бас их амжилт үзүүлсэн шалтгаан бэлтгэлийг нь хаана хийсэн гэдэг. Үгүй. Отгон тэнгэр ууланд хийсэн. Зориуд дээш нь гаргаж ирж байгаа юм аа. Отгон тэнгэр ууланд. Ер нь энэ Мехикогийн Олимпийн энэ гүйлтийн тэмцээн хэцүү болсон шүү дээ. Маш олон хүн бахарж унсан, олон хүн барайнд орч чадаагүй. Яг тэр Мехико ч өөр өндөрлөг газар байрладаг. Тэрийг нь манайхан хийжсэн нөхдүүд бахардаад унтчих юм тий. Тэгээ манайхан отгон тэнгэр ууланд хийсэн байхгүй. Ямар гоё ухаантай юм тий. тий. Тэрнтэй адилхан энэ Кенийн бэлтгэлийн төвүүд нь дандаа тэр өндөрлөг газруудад байдаг. Тэгэхээр тодорхой сайхан өндөрт тэгээд сайхан цаг агаартай газар гүйлтийн бэлтгэлийн төвүүд байгуулагдаж эхэлсэн байгаа. Кенчүүд өөрсдөө хурдан юм гэдэг мэдэнгүүтэй. Кен усад далайн түвшнээс дээш 2400 метрт байрладаг Итэн гэдэг нэг тосгон байна. Энэ тосгоныг болохоор Кенийн гүйлтийн ариун хотно гэж хэлж байна. Энд бэлтгэл хийгээд Олимп дэлхийн аварга болсон домог тамирчид маш их байдаг. Маа бүгчүүд нэг сүүж ууланд очиод тэгээд нэг бэлтгэл хийгээд нэг тэнцэнс цолтон гарангууд сүүж дээр очиод идэх байхгүй. Гэхдээ яг үндэ хайртаа одоо бүгдээрээ сүүж дээр бэлтгэл хийж юм чинь тэнцэнс улсын цолтоо төрнө штэ. Тэгэхээр өөр газар бэлтгэл хийхгүй бол тэнцэнс л гарна штэ. Тийм бэ. Гэхдээ тэрэн шиг л байхгүй. Тэгээ бүр ингээд ариун хотно болсон. Тиймээс энэ тосгоныг бүр аваргуудын өргөөч гэж нэрлэдэг. Тэгэд ийм түүхэн ач холбогдолтой болохоор нь бүр 2019 онд ЮНЕСКО бүр дэлхийн өвдөг бүртгэж авсан ба энэ тосгоныг. За энэ рифт хөндөд бас Каптагат гэдэг нэг жижиг тосгон байгаа. Үүнийг холын зан гүйлтийн одоо Харвард, Оксфорд гэж нэрлэж болно. Яасан гэхээр олон саяын хөрөнгөтэй дэлхийд данстай тамирчид энд домогт дасгалжуулагч Патрик Сангийн удирдлагаар бэлтгэл хийд юм байна. Тэд болохоор би бол аваргаа, би бол дэлхийн одоо гэж ямбалдаг. Юу гэдэг гэхээр 0 угаан, шалааш үрдэн, хоол хийнгээд бүх ажлаа ээлжиж хийдэг. Яг нөгөө Кен залуучуудын дунд л орох нь шүү дээ. Тэнд тамирчдын ер нь гол нь тамирчдын анхаарлыг сарниулах юу ч байхгүй. Тэгвч би одоо тамирч ингээд туслах мослохтай тий. Ингээд тэр гэхгүй байх нь шүү дээ. Гой гой юмнууд гаргаж ирж иддэж уудаг ч юм уу тийм ерөөсөө байхгүй хаа. Машин зурагт радиоч байхгүй, юу ч байхгүй. Тамирч тэнд ерөөсөө цэвэрлэгээ хийн, галтааны ажиллаа хийн, тэгээд унтна, идэн гүүн. Нэг төрлийн бүр бясалгал хийж байгаа юм шиг тий. Орчин цагийн чимээтэй нийгмээс ангижраад аниргүй тосгонд уулын жимээр гүйж явах нь яг зэрлэг байгальд даян хийж байгаа бясалгал гэсэн үг. Тийм юм ба шүү дээ. Ингээд чинь маш агаар төвлөрөн шүү дээ. За, гүйлтийн 3 дахь бас нэг гоё төв байгаа. Энэ рифт хөндөд байрладаг Нехуруру гэдэг тосгон байна. Энэ бол марафоны төрөлд Кен улсад нөгөө анхны олимпиад алтан медалийг авчирсан Самуэль Ванжиро гэдэг тамирчны төрж өссөн ариун дагшин газар юм. Гоё юм бэ. Тий. Кен улсын анхны олимпийн медалийг авчирсан юм чинь тэр хүний төрсэн газар нь ариун дагшин газар байхаас өөр яах вэ? Яах вэ одоо нэрээ тий. Түүнээс гадна дэлхийн кросс гүйлтийн 5 удаагийн аварга Жон Нгүги гэдэг домог тамирчин энэ тосгоны улаан шороонд мөрөө үлдээж явсан гэдэг. Энэ 74 метрийн өндөрөөс буудаг Томпсны гоё хүрхрээ баг. Сүрлэг хүрхрээс ингээд тархан унайрлах сэрүүн чиглэг манзар нь альжаал тайлах гүйлтэлд бол мэдээж нэн тохиромжтой. Бас эндхийн цагаагаар бичлээс идгэж одоо байгаа тамирчдад бас их тохиромжтой гэдэг юм байна. За тэгэхээр энэ Итэн, Каптагат, Нехуруру гэсэн энэ 3 төвийг Кенийн гүйлтийн спортын алтан гурвалжин гэж нэрлэдэг. За гүйлтийн спортоор олон улсын төвшөнд алдрын оргилд хүрсэн нь болохоор Кен усад ялангуяа энэ рифтинг хөндийн эдийн засагт онцгой нөлөө үзүүлсэн. Нэгэнт дэлхийн од болчихвол тэмцээнд одоо төрүүлэгч шаардлагагүй зөвхөн оролцсоныхын төлөө их хэмжээний мөнгө шагнал авах тийм од болно шүү дээ. Ер нь тэгдэг юм уу тий. Дэлхийн хэмжээний том корпорац шууд ивэнтэд эхэлнэ. За дараагийн нэг гоё юмнууд орж ирнэ. Тий одоо жишээ нь би Лондон одоо марафон тий тэнд гүйлээ гэж бодъё л да. Тэгэх юм бол би угаасаа дэлхийн аварга болж исэн нэг Кен тамирч миний зүгээр пүүз гэтэл надад тэгээ над пүүз өмсөг гүчгээ сая долларыг хэлж шин. Энд ч бүр утгагүй том одод болж шин. Тэгэхээр чин тэр нөгөө өдрийн $7 эсвэл сая доллар гэл хүмүүст ингээл гүөхнэ шүү дээ. Тэгэхээр энэ дэлхийн хэмжээний том корпорац ивэнтдэг шүү дээ. Тэр бүгдийг Кенийн тамирчид яаж зарцуулдаг гэж. Сайн
төрсөн нутаг хот тосготой хөгжүүлээд бүх зарцуулдаг. Ямар хөөрх юм бэ? Энэ баг нэрийг хамгийн сэтгэл Ямар хөдлөлсөн. гоё юм бэ те бүр сонио хоолой зурж штий видтэй нэр. Кени одоо бүр ингээд 5 дахь том хот болцсон Элдорет гэдэг. Энэ хот байгаа. Зөвхөн гүүгчдийн амжилтын шан харамжаар боссон хот гэж боддог. Тийм амир нэгүүлсэнгүй энэ хүмүүс. Тамирчид тэнд яасан гэхээр офисын барилга, эмнэлэг, сургууль, орон сууцны төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулсан. Яа, Дэлхийн тэр шагналаасаа. ямар гоё юм бэ? Энийг олон хүн сонсоосоо те. Тиймээс Элдорет хотыг юу гэж очилдог гэж ядуурлаас гарахаар гүүж явах хот гэдэг. Ямар гоё юм бэ те. Одоо энэ алдартай тамирчин парламентын гишүүн байсан Марфаны алдар тамирчин Уэсли Корьер тэнд 2000 тариачинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх сан байгуулад 300 оюутны сургалтын төлбөрийг өөрөөсөө төлж илээ бүр. 2000 хүнд мөнгө өгөөд нэмэх нь 300 оюутанд мөнгөний нөгөөд Линет Масаа гэдэг тамирчин бүр хагас марафон төр дэлхийн аварга болсон шагналын мөнгөөрөө 9 дүүгээ их сурвалж төгсгөж байгаа юм чинь. Яа, тий. Сэтгэл хөдлөмөр сүдлэн үнэхээр гоё юм аа. Энэ юу ч би бүр агуу тамирчдын түүх ярьж өгөө. Тэгээ хоёул хамтран ажиллаж танилцуулъя. За. Яа сайн хэсэг дээрээ уулгач шүү дээ. Харин тий. За манай бидний мэдгүй дэлхийг ивент гэж байгаа. Casa da Vinci гэдэг гоё төсөл байгаа NCT группийн. Яанамгийн нүхтийн зам дагуу Арцдын аманд 23 га талбай дээр байрлаж байгаа. Бүр яг гоё сайхан нэг тий газар олдохгүй зовлонгүй. Тэгээд найз нөхөд хайртай дотны хүмүүстэйгээ тухлан суух тэн чи идэлбэр газартай террас бүхий таун хаус. Мөн одоо нам давхар цөө айлын кондо вилла гэдэг сууцнуудыг яг одоо санал болгож байгаа. Кондо виллаг та бүхэн мэдж байгаа нэг давхартай ердөө 2 айлтай. За нэг барилга байлахад нэг 4-9 айлч юм уу нэгтаршил маш багтай. Зочны өрөө бүр нурагшаа харсан гэдгээр их гоё маш гоё төсөл байгаа. Таун хаус, кондо, вилла гэдэг. Энэ одоо энэ байрнууд маань нүүж ороход бэлэн болсон. 112 м²-аас 260 м²-ийн хооронд сонголттой байна. Мөн 2026 оны одоо 3 дугаар үйлрэл буюу намар ашиглалт орох ээлжүүдэд захиалга авч эхэлсэн. Ер нь эрт захиалга цусмал хямдхан байдаг шүү дээ. Ямар сонио гоё загвар магвартай юм бэ? Энэ тийм бод. За тэгэхээр maaхан борлуулалтын ажилтнтай холбогдорой. 75 тэг 7 50 75 тэг 7 50 дугаараар холбогдорой. Террас мерас нь бүр ямар гоё юм бэ те. Тий. За maaхан энэ манайрч мен QR код байгуулав. Хэрэг QR байвал те шууд ингээд QR кодоор энэ кондо вилла сууцны брошюртай танилцчихъя. Яг гараад ирлээ. За баярлалаа. За ингээд цаашаа явна. Кен нэрчүүд яагаад хамгийн урд нь бэ гэдэг нэг төрөл үргэлжилж байна. Гэтэ саяных амар гоё түүх байгаа зүгээр. Үнэхээр бүр нэрээ те. Тим юм гэж бас байдаг аа. Байдаг харин. Харин те. Бүр ингээд би биэндээ тэхгүй бол бүр яг ийм соёл суудсан ч биш те. Одоо дараагийн гүгчнэр энэ авсан шагналаасаа эх орондоо ямар нэг ийм юмд хүчин өгөхгүй болвол ичмэр болж ирэхлээ. Ичмэр болох нь шүү дээ. Ийм жишг тогтцсон. Тэгээ дээрэс нь өөртөө чинчээс маш их кайф авч байгаа. Ийм сайн зүйл хийгээд. Тий. 25 км 30 км-ийн энэ зайд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг бас марафоны дэлхийн дээд амжилтыг эзэмшижсэн Тегла Лороб гэдэг бүсгүй байгаа. Бүсгүй хүн. Кен улс энэ чинь баруун талдаа Уганда улстай хилийн маргаантай, хилийн зөрчил мөрөлдөнтэй. Тэгсэн түүний хүүхэд байхад 1970-аад онд ч Угандад нөгөө цус тарангуулгач Иди Амин байлаа шүү дээ. Гарч ирээд ингээд Уганда Кен хоёрын хооронд зөрчил бүр дээцэгтэй тултдаг байхгүй. Тэгэхэд Тегла Лороб хүүхэд байсан. Энэ бүсгүй. Тэгсэн чинь Лороб болохоор энэ дайнтай бүс нутагт өөрөө нэг нөхөр 4 их нэртэй айлын 25 хүүхдийн нэг нь болоод төрчихгүй юу? Энэ дайнтай бүс нутагт. Тэгээ өөр эн чинь багаасаа маш хурдан бас маш хол зайд ядрахгүй гүйдэг. Сургуульд явах гэж өдөр болгон хоёр талдаа тус бүр 10 нийтдээ өдөр болгон 20 км хөл нүцгэн гүйдэг. Ийм жоох охин байсан ба. Тэгэхэд энэ нөгөө дайнтай бүс нутагт хөөрхийн эн чинь сургууль соёлдоо явж байгаа шүү дээ. Тэгээ аав дайлж би том болог гүйлтийн тамирчин болно гэдэг байхгүй. Тэгсэн чи аав нь юу спорт вэ? Чи дүүнэрээ хасрал да гэд. Энд чинь тэгээ 25 хүүхдийн нэг юм чи. Тэгээ бүр загнадаг.
Тэгээ эн чинь хөөрхий туранхай тунай мотой учраас үеийнх нь эрэгтэй эмэгтэй байнга энэ охиныг дээрлэгнэ. Гэхдээ өөрөөс нь ах эрэгтэй хүүхдүүд хүүхдүүд ундаг дугаарч энэ охиныг гүйцэдэггүйсэн гэдэг. Тийм хурдан. Хөөх юм. Ингээд өөрөө би спортын тамирчин болно гэж зүтгэсээрээ болоод гүйлтийн спортод амжилт гаргаж явсаар 21 настайдаа Нью-Йорк хотын алдарт марафонд оролцох эрхтэй болдог хөөх. Тэгэхээр нь тэнд очиж гүгээд. Тэнгүүтээ Нью-Йоркийн марафон төрүүлээд. Нью-Йоркийн марафоны анхны Африк эмэгтэй болоод олон сая долларын байр шагналыг авчдаг хөөх. Энэ марафонууд амар өндөр шагналын сантай байдаг шүү дээ. Ингээд шууд нэг өдөр саятан болцсон. Тэгэхээр цаа чи яасан гэж орд харж ганган машин худалдаж аваагүй. Тэглэл Европ гэдэг бүсгүй шүү дээ. Тэглэл Европын инхийн сан гэдэг сан байгуулсан. Энэ мөнгөөр дайнтай бүс нутагттэй дайныг жигшиж өссөн. Энэ сангийнхаа хүрээнд сүүлийн 20 жил цаа чи юу хийж байгаа гэж инхийн марафон гэдэг арга хэмжээг яг тэр дайнтай бүс нутагт дайдагч овг аймагуудыг дунд хийгээд эднэрийг хооронд нь эвлэрүүлээд дайны хөл тэр дөрвөгсөд нэрвэгдээд дөрвөгсөд тэр дунд хөөрхий бэзэхөө дох гэд өчнөө өвчтэй хүмүүст орон байр хоол унд имчилгээ үйлчлэгээ одоо хүртэл үзүүлдэг. Яа. Стэн нэр сая доллараар Бүр ингээд юу гэж та. Тий. Арс марс бүр арзаач сонсголоор. Хенри Ороно гэдэг нэг гүгч байгаа. 1978 онд ийм бүр утгагүй амжилт үзүүлэхгүй. 3 сарын хугацаанд 3 сарч хүрэхгүй хугацаанд 3 км-ийн 5 км-ийн 10 км-ийн гүйлт мөн 3 км-ийн Бартат гүйлт гэсэн 4 төрөлд дэлхийн дээд амжилт үзүүлсэн. 3 сарын дотор. Ийм бүр 4-4 зайд. Үүнийг холын зай гүйлтийн түүхэндх хамгийн агуу жил гэж нэрлэдэг байсан. Гайхамшигт жил гэж. Гэвч Америкийн нэгдсэн улсад очисон хойноо тэр гинт олцсон алдрынхаа нэр хүндийг даахгүй архинд ороод зүйлдэ гэр оронгүй болчихгүй юу. Хөөрхийн тамирчин. Тэгээ бүр машин угаалгын газар ингээд ажилдаг болсон. Би дэлхийн 4 дээд амжилтыг эвцэн гүгч явлаа гэд ингээд зүгээр хүн амьд хийн ч итгэхгүй. Бүр шоолж инээдэг. Тэгсэн 50 гарсан хойноо архинаас гараад. Тэ энэ ч нөгөө ийм сайхан улсын ийм сайхан ингээ гоё нөгөө үлгэр дуурайлтай хүмүүсээс өөрөө бүр сүлдээ ичээд штэ тий. Би одоо бас л агуугүй гэж байсан. Би энэ сайхан нэрүндийг би л доош нь татж гин гэд тэгж ухаарангуудаа бүр 50 настайдаа архинаас гараад за би ер нь коллежд босрол эзэмшээ гэд. Коллежд ороод босрол эзэмшээд бүр багшаар ажиллаж эхлээд. Тэгээд амьдралынхаа сүүлийн 20 жилийг хүүхэд болгонд нөгөө тамирчин ирээдүйд гүгч болох ах нь ингэж явлаа. Би ингэж явсан. Тэгэхээр та нар нэг л өдөр алдартай болно. Тэр алдар нэрийг ингэж даах ёстой шүү гэж буцаад сургасараад хөөрхий. Тэгээд 2024 онд 2 жилийн түүний амьдралын марафон хөөрхий дууссан. Яа. Төгсгөлийн хүртэл бас лагав. Үнэхээр тийхэд сэтгэлдээ тийхэд байгаа. тий харин. За марафон гүйлт бол ер нь тактикийн спорт шүү дээ. Марафоны тамирчид гараан сайжмаар гарч тактикийн дагуу гүйдэг. Жишээ нь бүр ингэдэж шүү дээ. Кени ингэд тамирчдыг харж байгаа байхгүй. Би Бээжинг олимпиад аль олимпиад санахгүй байна. 6 кени тамирч байна. 3 нь толгоол явчихдаг байхгүй. Толгоон жигүүрийг ингээд ер нь тэд нар чинь үл мэдэх жоохон хурдтай явчлаа гэдгээ тэд нар чинь тооцоолж чадна. Яг туршлахгүй тамирч тооцоолж чадахгүй шүү дээ. Тэднийг дагаа гүйж хагаад тэнгууд 30 км суудаг байхгүй. 42 км шүү дээ. Яг тэр шиг болсон. Ингээд бүр эдгээр ч хоорондоо тактикт болсон. Ингээд эдгээр жоохон маш бага хинч анзаарахгүй тийм зүрүүтэйгээр хурцтай гүйцэлдэг байхгүй. Тэгсэн чинь араас нь яг нөгөө 3 тамирчин зүгээр явж ирсэн аа. Нөгөө 30 км-с эдгээр бүгдээрээ сууж гисэн чинь араас нь 3 тамирчин Кени 3 тамирчин алтан гүрэл авдаг байхгүй. Ийм юм тактиктэй. Шатар шиг юм болдог байхгүй. Тийм бэ тий. Хинэн урдаа гарах юм тий.
Бээжин биш юм би тэгвэл андарч тийм Бээжингийн олимпиар болохоор харин нэг гоё юм болсон. Самуэль Ванжиро гэдэг нэг кен гүгч эхнээсээ шууд богны зайд гүйж байгаа юм шиг маш хурдтай гүйжгүй юу. За энэ нэстэ яг нөгөө юугаа яах чинь да тактик хэрэгжүүлэх чинь да тэгээ суугангууд нараас нь нөгөөдөл нь явах чинь да гэсэн чинь гүүсээрээ төрүүлжтэй. Пуучин шиг тий. Бүр бууцсан. Ер нь яг ингэм бол бүгд тактикийг алдаач юм эсвэл өөр юм болох гэдэг гэж боддог. Гэвч тэргүүн бэрээ алдахгүй байсараа барайнд ороод алтан медаль хүртсэн. Олимпийн марафоны түүхэнд үүнийг болохоор ер нь хамгийн тийм даам төрүү гэдэг байна. Хамгийн даам гарсан төрүү гэж. Зүгээр цахилсаар гал орсон юм шүү дээ тий. Энд боломжгүй байхгүй юм тий. Даан харамстай энэ Самуэль Ванжиро гэдэг энэ тамирчин 2010 онд байрныхын цонхоор унаад нас барчихсан байдалтай зүгээр олцсон. Цагдаа нар бүр хичнээн мөрдөж шалгаад яг юу бас нэг орж тогтоогоогүй. Энэ харамстай юмнууд их бол тийм үү? Ер нь Келвин Киптом гэдэг мундаг тамирчин байна. Ердөө 3 дахь марафонд оролцоод амьдралын түүхэнд 3 дахь марафонд оролцсонгуудаа дэлхийн дээд амжилтыг эвдсэн шүү дээ. Тэгээд 24 наснд автомашины яслаар нас барсан байсан. Яатай. Марафон гүйлтийн зай нь 42 км 195 м тий. Энэ цаг 2 цагаас бага хугацаанд тулсан дэлхийд ганцхан хүн байгаа гэсэн. Тэр бол Кенийн тамирчин Элиуд Кипчоги 2019 онд энэ амжилтаа бүртгүүлж байсан. Түүний хэлсэн нэг үг нь маш их таалагдсан болохоор та бүхэнд орчуулж үгүй. Сахилга бат гэдэг бол зарим хүмүүс сахилга бат гэдгийг хүмүүс зарим тэ баригдмал эрх чөлөөгүй байдал гэж ойлгоод байдаг. Гэвч үүндээ хамгийн дээд эрх чөлөө бол сахилга бат. Чи сахилга баттай байж хэрэг чадахгүй байгаа бол чи зүгээр төөлбөргүй салан задгаа залхуу цангийнхаа л боолно гэсэн үг шүү дээ. Чи боолно. Би сахилга баттай учраас би эзэн. Тийм болохоор би эрх чөлөөтэй гэсэн үг. Эсвэл сахилга батны тухай түүний ач холбогдолтын талаар айгүй их бодож байгаа болохоор над руу бүр зүрхлүү ёг гэл явж байна да. Амар ухаантай яваад. Бүр үнэхээр лаг үг байна. Тий. Сахилга бат бол яг тий эрх чөлөө баг гэж штэ. За тэгэд төгсгөлд нь яг вэ бас нөгөө Кен биш гүүгчдийн талаар зүгээр нэг хэдхэн баримт урдээ бас агуу тамирчин зөндөө байна энэ чинь. Танзаны Джон Стивен Ахвари гэдэг 1968 оны Мехико Олимпиад гараанаас гарсан даруйдаа хөөрхий унаад өвдгөө булгалаад мөрөө бяц цогцсон. Гэвч тэр уралдаанаас ингээд гарахыг хүсээгүй. Энэ чинь гүүхээ аргагүй юм. Бусад тамирчид бүгд байранд орсон байхад энэ бүр харанхуй бараг шүн болсон хойно аквари бүр цус нүжээ гойжуулсараад байранд орсон. Битэр. Яагаад тэмцээний орхиогүйг нь сурлагч асуухад ингэсэн ба. Энэ чинь Танзаны тамирчин Мексикт очиж Африк твээс Төв Америк шүү те. Их орон минь намайг уралдаанаа эхлүүлгэж 5000 км-ийн тэртегээс явуулаагүй маа. Харин уралдаанаа дуусгах гэж явуулсан гэж хэлсэн. Их Британий Дерек Редмонд гэдэг нэг гүгч байгаа. 1992 оны Барселоны Олимпиад 400 м-ийн төрлийн яг бүр хагас шигшээд уралдаж байхад энэ чинь амар чухал юм чи хагас шигшээд. Тэгсэн гуйны арын шүрмсэн тасарчдаг байхгүй. Түргэн тусламжийн эмчнэр ирээд гүүгээд очисон чинь тэр өөрөө тусламж авахгүйгээр өөрөө босоод барианы зургаар ингээд догоонцч эхэлж шүрмсэн тасарчаад байгаа шүү дээ. Тэгсэн хажуудалд нь аав нь хурж ирдэг байхгүй. Тэгсэн аав нь хүүдээлдэг байхгүй. Хоёулаа энийг хамт ихсэн юм чи хамт дуусгана гэд хүүгээд төрсөөр хоёулаа оролдоон тусгаж байгаа шүү дээ. Тэнд цэнгэлгэд цугсан 65 мянган үзэгч бүгд босч алхад ирсэн. Тэр уралдаад хин төрөсийг санддаг шүү дээ. Харин Дерек Редмондыг бүгд санддаг байхгүй. Ямар лаг юм бэ те? Америк нэгдсэн улсын Уильям Рудольф 20 хүүхэдтэй айл байсан. Тэгсэн энэ хөөрхий дутуу төрчихгүй. Дээр нэрмээс болоод хөөрхий 4 настайдаа халдварт саа авчин тусаад тэгсэн зүүн хөл нь саачсан. Энэ Уильям Рудольф. Зүүн хөл нь саачна гэдэг чинь бүр хөдөлгөөнг болчих. Ингээд эмчнэр танаа хүүхчин сумг олно гэдэг анш тавихгүй. Тэгсэн гэрийнх нь өдөрт бүгдээр нь нийлээд аав ээж нь ах дүүнэр нь те бүгдээр ингээл өдөр 4 удаа ингээл илэг хийгээл хөөрхий цусны гүйдлийн дэмцээр хагаад 12 настайд нь хөл дээр тусгацсан. За. Хөл дээр босон даруйдаа гүйл дээр хичээлээд 16 настайдаа анхны олимпиад оролцсон ба. Уйлмаа.
Тэгээд 4 жилийн дараа бүр 2 дахь олимпиад оролцсон. Тэгэхдээ 1 жилд 3 алтан медаль авсан анхны Америк тамирчин болт. Юу ээ. Алхаж чадахгүй гэсэн онцтой өвчтөй өхөн дэлхийн хамгийн хурдан эмэгтэй болсон энэ гайхалтай түүх. Ямар мундаг юм бэ? За сүүлийнх нь энтхэг төрсөн Британийг үгч. Гэтэ энтхэг төрсөн Фаужа Синх гэдэг. 1992 онд хөрх ихнэр нас барчихгүй энэ хүний. Бас охин нь төрхийн хүндрэлээр бас нас барцсан. Тэгсэн 2 жилийн дараа хүн барилгын ослоор хорвоог орхисон. Ингээд энэ их гашуудлын талаас ангижрахын тулд энэ хүн яасан гэхээр 89 наснда марафонд гүйцэлсэн ба. 89 наснда маш их гашуудлалтай. Тэгээд баг эрд өгцөн. Ингээд 2011 оны Торонтогийн марафонд оролцож байгаа. Тэгээ марафон дуусгаж чадсан уу чадсан. Тэгэхдээ 100 настай байсан. Өнгөрсөн жил яасан гэхээр Фаужасыг 114 наснда өөдөлсөн. Гэтэ насны дороотлоор биш хөрх машин тариулсан. Оо яана тий. Гэх мэт. За ингээд гүлт ийм агуу гэдэг хоноштой цаанаа бүр. Цаана ийм утга учиртай, ийм өөрийгөө ялах тухай, сахилга батын тухай, ийм гоё спорт гэж би л бодож байгаагүй. Ямар гоё сэтгэл хөдлөн бүр нулимс туслуулам гоё түүхэд байт юм яарна. За би ч өөрөө үлээ цаамаагаач үлүүлчлээ та. Харин тий. За баярлалаа цаамаа. За ингээд шинжлэх ухаан тань мэдгүй од мөндөр сууг. Та бүхэнд бидний мэдгүй дэлхийгээрээ К-нэрчүүд яагаад хамгийн хурдан бэ гэдэг сэдвээр хүргэлээ. Нэвтрүүлгийг тэгш хэрэглээ, тэгш боломж ураатай Quebec компани болон NCT Group-ийн Casa da Vinci төсөл ивент сэтгэлээ. За ингээд Join Me цэгийн миний захирал цомролтой баярлалаа. За баярлалаа. Сайхан сэтгэл. Гоё ясмах хоо. За баярлалаа. Үнэхээр сэтгэл хөдлөлөө. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.